бацхан түүхэн жимэр нэвтрүүлгээ 80 жилийн түүхтэй Хөлийн цэргийн дуужгийн чуулгаас та бүхэндээ хүргэж байна. Сайн байцгаана уу? Түүхэн жимэр нэвтрүүлгийг үзэн суугаа нийт үзэгчид, Монголын хэлчид, Хөлийн цэргийн дуужгийн чуулгад ажиллаж байсан үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа уран бүтээлчид, ажилтнууд та бүхэндээ Хөлийн цэргийн дуужгийн чуулгын түүхт 80 жилийн өмнө баярын мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэндээ Хөлийн цэргийн дуужгийн чуулгын нийт бие бүрэлдэхүүн болон хойшоо аз жаргал сайн сайхан бүхнийг өсөн өрөөё. Хөлийн цэргийн дуужгийн чуулга энэ жил одоо 80 дахь жилдээ одоо үйл ажиллагаа явуулж байна. За 1940 онд Бүхэг төрөний голд цэргийн алан татагдсан 18 цэрэг 2 офицерын бүрэлдэхүүнтэй нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй Хөлийн цэргийн дуужгийн чуулга анхан одоо байгуулагдсан юм түүхтэй. За энд одоо баримт нь байна. Тухайн үеийн одоо хязгаарын газрын даргаыг оруулж ирсэн хошууч Даржа гэж хүн одоо дотоод явдлын яамны сайд улсын маршал Өрлөг Жанжин Чов болсонд одоо хүсэлт гаргасны дагуу олноо өргөсний 30 он буюу 1940 оны 8 сард Чов улсын одоо дотоод явдлын яамны сайд улсын маршал Өрлөг Жанжин Чов улсынгийн одоо тушаалаар урлагийн группийг анхан байгуулснаар одоо Хөлийн цэргийн дуужгийн чуулгын одоо түүхэн зам бол эхэлсэн түүхтэй. Хөлийн цэргийн дуужгийн чуулга дотоод явдлын яамны сайд Монгол улсын маршал Хорлоогийн Чов улсынгийн зарилгаар 1940 оны 8 дугаар сард байгуулагджээ. Уг зарилэгт дотоод явдлын яамны хязгаарын газрын дотоодын ба хязгаарын цэргийн ангиудыг боловсронгуй уран сайхнаар хангаж ухуулах ба олон нийтийн ажлыг явуулахын тулд хязгаарын газрын улс төрийн хэлтэст ансамбл нэгийг байгуулахыг зөвшөөрсүгэ хэмээжээ. Уг зарилгийн дагуу Бүхэг төрөгний голдод цэргийн албанд ирсэн шинэхэн дайчдаас 20 хүнийг шалгаруулан авч одон тэмдэгт тусгай хорооны дэргэд урлагийн тасгийг байгуулсан байна. Тэр үеийн ансамблийн уран бүтээлчид Хөлийн отряд заставуудаар концерт тоглон үдэшлэг уулзалт зохион байгуулж дуу бүжиг зааж биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ. Хөлийн мананд гардаг байсан төдийгүй уран сайхны удирдаач О Чүлтэм нарилдууны багш Эр Довчин нараар удирдуулсан бүлэг Бодончийн хөхөт толгойн отрядад урлагийн тоглолт хийж явах үедэн мэрэгэн ууланд болсон тулгарлалтанд оролцож хил хамгаалах үүргэн нэр төртэй биелүүлж байсан юм. Улмаар 1953 онд бол бас төр засгийн шийдвэрээр ардын цэргийн ансамблтай нэгдсэн. 71 онд одоо дахиад одоо энэ хил хязгаарт бол урлаг соёлын үйлчлэгээ үзүүлэх нь одоо зайлшгүй учраас төр засгаас ийм урлагийн группийг бол байгуулсан байгаа. За энэ урлагийн группийг бол манай нэртэй хөгжмийн зохиолч удирдаач Өндөнгийн Хөнхөр гэж одоо манай багш хэд урандаа энэ хүн маань бол бас 13 хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийг байгуулж 1979 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. За 1979 онд нийгмийн аялал хамгаалах яамны сайдын тушаалаар Хөлийн ба дотоодын цэргийн ансамбл нэртэйгээр одоо өргөжлүүлэн одоо өргөтгөн байгуулж үйл ажиллагаа явуулж байсан. За улмаар одоо 1994 онд бас одоо төр засгийн шийдвэрээр энэ Хөлийн цэргийн дуужгийн чуулгыг бол татан болгосон байдаг. За цаашлаад энэ үед бол одоо манай хэлчид эндээ бас нэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлагийн группийг байгуулж одоо мөн сонор хамтлагийн бүрэлдэхүүнд авсарган одоо ингэж явж байгаад 2001 оны засгийн газрын тогтоолоор Хөлийн цэргийн дуужгийн чуулгыг өргөдгөн одоо зохион байгуулад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Ер нь Хөлийн цэргийн дуужгийн чуулгын гол үндсэн үүрэг бол Монгол улсынхаа одоо дахин хил хязгаарт ажиллаж байгаа алслагдсан орон нутагт амьдарч байгаа хэлчид болон ард иргэдэд урлаг соёлын үйлчлэгээ үзүүлж тэдний одоо чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний оюуны одоо хэрэгцээг хангах юм одоо зорилгоор үйл ажиллагаа явуулж идэг маш чухал одоо ийм хэрэгсэл юм аа. Сайн байцгаана уу? Түүхэн жимэр нэвтрүүлгийнхаа зочин амирт Монгол Улсын урлагийн гавь зэтгүүлтэн бэлтгэлдэд турандаа Эрдэнэ чавхайг урьсан байна. 3 жилийн дараа Сурган цэнхэр улс гэдэг энэ сайхан киноны гол дүр тоглосон ийм сайхан эрхэм хүнийг нэвтрүүлгийнхаа зочин амиртаа урьсандаа юу бас их баяртай байна.
Яагаад тэгэхээр За баярлалаа. сүүлийн 4 жил одоо Димит Тэнж энэ олон хэлний ангиудаар жолооч хөтлөгч найруулагч аяж яваад 15 хэлний ангиар явжээ. Тантай уулзж байгаа маань бас нэр төрийн хэрэг байна. Тэгээд 43 жилийн өмнөх Сувраган Цэнхэр улсын тухай хоёроо эргэж ярил. За баярлалаа. Тэгээд 1977 онд би эдийн зэргийн ансамбл урлагийн групп байхад хөгжимч хийжсэн. Тэгээ хөгжимч хийгээд байж хахад л жигдсрүү найруулагч намайг дуудсан. Тэгээд очсон чинь нэг Сувраган Цэнхэр улс киноны тухай Сувраган Цэнхэр улс гэдэг хэлийн зэргийн тухай тэгээд сурвалж одоо ингээд очиод ингээд кинонд одоо өөрөө чинь авъя гэж пароо хийсэн. Ерөөсө пароо хийгээд шууд авсан л да. Яг л урд нь нөгөө нар ирсэн жил гэж кинонд тоглолцсон байсан. Тийм учраас болоод одоо яг л нас ойролцоо байсан бас би чи одоо энэ 5 ах юм уу тий. Тэгээд нас ойролцоо байсан. Тэгээд одоо тоглоход тэгээд тэр дүр нь бол их сайхан дүр байсан да. Би яг л урд нь кинонд дэлгэцэн тоглолцсон байсан нэг дүр. Хоёрдугаар би өөрөө одоо цэрэг 1974 онд 05 дугаар анги цэрэг албаацсан цэрэг жижиг саач байдлаа мэднэ ёсолж чаддаг тийм ээ. Цэргийн дөрмөөрөө ажиллаж чаддаг. Тийм учраас цэрэг хувцаа ядаж зүг сайхан өмсчихнэ. Тэгэхээр ерөөсө тоглоход цэргийн хувцсан түрдгэн байхгүй. Ганцхан тэр дүр дээрээ л хэтэрхий одоо бас дорож одоо болохгүй. Тэр зэрэг харж जैन, цэргүүд харж जैन. Тэгэл канон дээр болохоор ч одоо цэргүүд чинь шохоороо тэр үед ч одоо засаад дөр эмэгтэй хүн байхгүй байлаа шүү дээ. Тэгэл одоо эмэгтэй хүн яваад очихоор чинь зүгээр шохооргоол варгыг ингээл хараад тэр канон дээр чинь сүйд болдог. Тэгээ тийм одоо нөхцөлийн үед одоо тэр дүр таарсан. Тийм учраас тэр сайхан тэр овчоор их орноо хамгаалж байгаа тэр тангарагта үнж тэр овчорын дүрийг гаргахын төлөө тоглосон. Гэхдээ л бас цаана бол бас эмэгтэй хүний тэр сайхан одоо хэлийн зэргийн тухай сурчлагаа сурвалжлагч хүн чинь тэрэнд одоо аль болохоор бас туслахыг бодвол тийм санаагаар одоо авч тэгээд тэр дүрийг бүтээсэн маань яг ард түмэн бол одоо хүртэл гайгүй хүндэг юм шиг байгаа. Ер нь бол оригинал хэлийн зэргийн Сувраган Цэнхэр улсын каноны 40 жилийн болсон тэр сайхан боллоо. Тэргээрээ бас бид нэр тавсан газараар очсон. Уулзгаасан отроод сайхан хүлээж авсан. 6 отроод очсон тий. Сайхан хүлээж авсан. Ер нь эргээд би бол ер нь кино жүжигч од болж ер нь одоо тэр оригинал одоо үздэг шүү дээ. Киноны од болж урд нь бол нөгөө хэдийн застаагаар групп аваад тоглолтоор очиод нөгөө одоо концертод тоглоод үйлчлэгээ явуулаад тэгээд тэр үед бол одоо арчлаас өмнө бол бид нар чинь кино гарганы спорт тоглоно одоо застав дээр бүхэл үйл ажиллагаа явуулдаг байсан тийм байсан. Тийм учраас одоо их сайхан юм өнгөрлөдөө баярлаа. 80 жилийн түүхтэй хэлийн зэргийн дуу хөгжим чуулгын нэвтрүүлгийг хийж байгаадаа би бас баяртай байна. Тэгээд таны одоо насаараа тоглосон энэ сайхан хөгжим бол хуучир. Тэгээд энэ 80 жилийн ам босгон дээрээс бүх хэлчдтэй ахмад хэлчдтэй зориулаа сайхан хуучрын аялал өргөх үү бид нар. За баярлалаа. Тэгэхээр би бол одоо 1971 онд 7 жил суралцаад энэ хөгжмөө юусаа хайдгүй. Тэгээд энэ хөгжмөөрөө тоглож явдаг. Тэгэхээр өнөөдөр хөгжмөр ардын дуу тоглоо сонирхолч тийм ээ. За баярлалаа. Зочин амарт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан найрал дууны багш удирдаач хошууч Батулгайг урьсан байна. За сайн байна та? За сайн байна уу. За хэлийн зэргийн дуу хөгжим чуулгын 80 жилийн түүхтэй баярын мэнд хүргэе юу нэ. За баярлалаа. За таам хэлийн зэргийн дуу хөгжим чуулгад өөрийн гэсэн хариалтай хүнийхээ хувьд
яг найрал дууны багшаар ажилласан он жилүүдийг эргээд хоёлаа сөхөж ярил. За тэгэхээр Гэлэн цэргийн дуужгийн чуулга 2001 онд дахин байгуулагдсанаас хойш хүн хүч, бие бүрэлдэхүүн болон уран бүтээлийн хувьд бол одоо бүгдийг одоо дахиж бий болгох ийм шаардлагатай болсон. Одоо намайг ирэхэд бол нэг 10 дуучин байсан. Одоо мэргэжлийн найрал дуу бол одоо маш олон хүний бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Гол нь одоо хүн хүчээ бүрэн болгох. Тэгээд уран сан, уран бүтээлийн хувьд одоо бэхжүүлэх ийм шаардлагатай ийм ажилд одоо гар бие оролцсон. Энэ найрал дууны бүтэц бүрэлдэхүүнийг одоо дахин бий болгоход үе үеийн одоо дарга нар тухайлбал одоо за одоо генерал Лав Сүрэн, орондоо Лавуу игнэн гэх мэт одоо ангийн захирагч нар бол одоо ихээхэн хүч чармаал тавьж одоо хүн хүчийг бүрдүүлж одоо бид бол одоо уран бүтээлийн баяжуулах ийм тал дээр л ажилласан да. Одоо тэгээ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй болсон? 10 хүнтэй байсан бол? Одоо нэг 30 нэлээд гаруй хүний бүрэлдэхүүнтэй одоо мэргэжлийн найрал дууны хамтлаг болсон байж байгаа. Мэргэжлийн найрал дууны хамтлаг бол одоо Монголд 2-3 хүн газар ажиллаж байна шүү дээ. Томоохон тоглолтуудыг зохион байгуулсан уу? Одоо манай ансамбл бол одоо ер нь улсын чанартай томоохон арга хэмжээнүүд байнга оролцдог. Мөн одоо Гэлэн цэргийн хаан том одоо үйл ажиллагаанд одоо байнга л одоо оролцож байдаг. Одоо бол их том бүрэлдэхүүнтэй сайхан хамт олон бол. Сайн байцгаана уу? Түгэн жимэр нэвтрүүлгийн Гэлэн цэргийн дуужийн чуулгаас та бүхэндээ хүргэж байна. Цэцэн амарт Монгол улсын гавьяа жүжигчин Ганч Мукгай өргөцсөн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Гэлэн цэргээр 18,000 км яваад 15 хэлийн ангиар орсон ийм одоо хүүхэн байна. Тэгээд тэр болгондоо хэлжчийн тухайн нэвтрүүлэг хийхдээ таны дууг дандаа ашигладаг. Өөрийнхөө эвлүүлэгт хэрэгжилж гин бас нөгөө ставын харнууд өмсгөөчүүд маань таны дуулсан дуунуудыг их дуулдаг. Тэгээд тэр хүнийг одоо хажууд ингэ сууж байгаа надад их баяртай гоё юм. За баярлалаа. Хэлжтийн минь тухай ийм сайхан түүхийн жимээр гээд энэ нэвтрүүлгийг би бас байнга үздэг. Тийм их сайхан байдаг. Одоо хэлжтийн ажил амьдралыг бас энгийн иргэдтэй бас танилцуулах бас энэ чинь бас нэг түүхийн нэг гоё хуудас болоод ингээ үлдчихэж байгаа. Тийм ийм сайхан одоо гэгээлэг ийм сайхан нэвтрүүлгийг хүргэж аваад тий бас танаа хамт олон бас их баярлж байгаа. Тийм баярлалаа. Гэлэн цэргийн дуужийн чуулга 80 жилийн түүхтэй ийм сайхан чуулга одоо хатаагдаж одоо тэр хилээр нь явж ирлэгдэж тэр сайхан дуу уран бүтээлүүд бас энд л төрөн галсан. Тэгээ анх Гэлэн цэрэгт хэдэн настайдаа жахаа охин орж исэн баг гэж бодож байна. Тий би анх Гэлэн цэрэгт 32 настайдаа орж исэн. Яг хоо сургууль төгсөөд хөдөлмөрийн гараагаа энэ Гэлэн цэрэг гэдэг энэ том айлаас их би эхэлсэн. За урд нь болоод би яг юу совилогч байсан. Совилогчийн сургуулийг төгссөн эхний ялгаас совилогч хийжсэн. Тэгээ соёл урлагийн их сургуулийн шалгалт өгж явахдаа одоо улсын ардын дуужгийн чуулгад орж ажилласан тийм. Ер нь бол урлагийн байгууллагуудаар бас ажилласан. Юу дуурийн театрт бас ажиллаж байсан тийм. Яг хөдөлмөрийн гараа бол энэ Гэлэн цэргээс эхэлсэн. Тэгэхээр Хэлийн Ганчмаг гэж л одоо хүмүүс хамгийн сайн мэдэх байх тий. Тий яг тухайн үедээ би тэр Гэлэн цэргийн чуулгад орж явахдаа чиний минь ирэх гаргуу дуу маань нөгөө яг нийт төгцсөн байсан. Тэгээ тэрүүгээр нь одоо Гэлэн цэргийн Ганч чимэг чиний минь ирэх гаргуу гэж ингээ хоёр нэр ингээд яг миний урдталт ингээд яг нэг тамгалцсан юм шиг явдаг байсан. Чиний миний цэрэг ч гэдэг юм уу. Чиний ирэх гаргуу ч гэдэг юм уу. Тэгээд айгу тэгэл Гэлэн Ганч чимэг гээд тэгээ айгу гоё Гэлэн цэргээр ингээд овоглоод яг тэр дуу маань ингээд эд цэцгэлж исэн үед Гэлэн цэргээр овоглож исэн би маш их баяртай байдаг тий. Хэлийн Ганч Хэлийн чуулга муулга байдаг. Хэлийн зүгээр л Хэлийн гэсэн гоё тодтолтой. Овг нь олцсон нөө. Чиний минь харгуул хамгийн гоё дуу. Яг энэ мөчөд нэг аялал нэг оо.
Би тэгээ нөгөө яг дуулахаас өмнө айгүй хөөрхөн шүлгийг уншдаг байхгүй юу. Залуу насны халуухан хайр. Чигсаалын цэрэг чимийн ирнэ. За яаныханы сэвгүй сэтгэлээр жаргал дэлгэж би чин тосно гэж яа. Цэлийн харагүйг нь ууцхан ширтээ. Цэрэг чамайга дуулан хүлээ. Цэлийн харагүйг нь ууцхан ширтээ. Цэрэг чамайга дуулан хүлээ. Тэгээд энийг дуулаад тэгэл Хилийн цэргийн отряд заставуудаар ингээл явахаар зэргүүд аюу гой баясан. Тэгээд нөгөө уулам ингээл омогшоо. Айгу хөөрхөн шүү дээ. Тэгэл хамгийн гоё тий. Хамгийн гоё. Нандин дурсан хамгийн гоё мөн үү? Хамгийн гоё жаргалтай мөч бол тэр л байхгүй юу? Хилчттэй өвчтөх эх орныхаа сайхан онгон сайхан байгалаар аялах тий. Тэр чинь давхар ингээ үзчихэж байгаа байхгүй. Тэгэл онгон сайхан байгаль гэдэг чинь тэгээд манай хилчтийн тэр зүрх сэтгэл гэдэг чинь бидний чинь зүгээр сэтгэлийн минь ариусгаал хөглөөл. Тэгээд тэндээс бид нар аюу гоё уран бүтээлийн ол зомогтой ирдэг байхгүй. Тий. Нэг хэлээр ингээд яваад ирсний дараа хэсэгтэй айгуу санагалцсан шүү дээ. Тий. Санаа яг үнэн тий. Хүн чинь сэтгэлийн амьд байхгүй тий. Тэгээ шүү дээ. Тэгэл айгуу хөөрхөн айгуу санаал уйтгарлаа. Нэг хэсэгтэй санддаг тий. Яг тийсний дараа. Яг үнэн тий. Би ингээд хөлийн ангиудаар ингээд тойрч явж став ангиц машина өөрөө барьдаг жолооч юм чинь бас. Харин тийм байлээ. Тэгэл машин бариад амар ядраал ирсэн мөртлөө нөгөө илүүлгээ хийгээ өөрөө найруулга хийдэг байхгүй. Ингээд суухаараад 2 3 хоног байнга нөлмөс гойж бас. Тий штэ. Тэр гоё онгон сайхан сэтгэлтэй. Тий, аюу гоё тий. Тий. Эдийн засгийн дуучин чуулга гэхэр маш том хамт олон байгаа байхгүй юу? Тэгээд зөвхөн өөрөө чинь дуучин биш бас багш гэсэн. Одоо яг одоо хийж байгаа ажил тийм. Яг би Хилийн цэрэгтэй чирийн дуучин чуулгад ороод 20 дахь жилдээ ажиллаж байна л да. За ирэх жилд бол гавьяаныхаа амралт гарна гэсэн. Залуугаар. Тий. Тэгээд 16 оноос би одоо вокалист буюу дуу хоолойн тавилын багшаар ажиллаж байгаа. За энэ хугацаанд байна манай Сесари ардын жүжигчин Алхасарана Ладинович Лихавойны одоо 12 дугаар уралдаанд манай Борин Бацаахан 3 дугаар харьяа эзэлсэн. Шавнараас. Тий, шавнараас байна тий. Тэгээд одоо бас нөгөө үйл тасар хаялгуу гэдэг офицеруудын дунд зохиогсон тий. Хүчний байгууллага тий. Тэр уралдаанд байна манай Хишиг жаргал анх баяр Сэрэгбек энэ бас байр эзэлсэн. Хишиг жаргал тэргүүн байр эзэлсэн. Нөгөө хоёр маань бас 3 4 дугаар байр эзэлсэн. Тэгээд бас 2 жил Оросын холбооны улсад нөгөө Москва хотно хил хичтийн дууны сэдвт уралдаан гэж зарлалтай. 2 жил тутам болдог. Тэрний 11 10 дугаар уралдаанд манай хатхуу хаш бас хин отгон жаргал өнгөн жимэг эдэр бас байр эзэлсэн. Хатхуу маань одоо тэргүүн байр хаш маань гран-при шагнал хүртсэн. Тэгэл Ким Базар Садаевт бас амжилттай сайн оролцсон уралдаанд. Ер нь бол уралдаан болгонд бас тэгэл амжилттай сайн оролцоод яваад байгаа. Тэгэл энэ одоо маань надад хичээл заасан миний одоо үе үеийн сайхан багш нарын л аж буяа. Тий. Тэр агуулсны тийм бас 20 жил гэхээр их бахархан төгөг бүтээсэн маань тий. Яг энэ 20 жилийн хугацаанд бас чиний минь ирэх аргуу дууны маань бас дуулсны 20 жилийн ай болж байгаа. Тэгээ би энэ бас чуулгынхаа 80 жилийн ай зориулаад энэ бас чиний минь ирэх аргуу 20 жилийн одоо энэ түүхт ай баяртай би зориулаад үлгэр эхлэх намын үчээр гээд амьдрал уран бүтээлийнхаа тухай тий ном гаргаж байгаа. Мөн одоо энэ хугацаанд дуулсан одоо төгөлдөр хүрийн дарамжтай ийм 59 дуунаас бүрдсэн. Энэ миний дархан хэлтэй их орон гэсэн сайхан ном гаргаж байгаа. Бас одоо бүсгүй хайр гэсэн сайхан цомог гаргаж байгаа. Тэгээ бас нэг кино концерт хийх гээл тэгэл зүтгээд гүйж байгаа. Тэг яг эндээс бол бас залуу уран бүтээлчдээсээ бас оролцуулаад өнгөрсөн жил би хил дээр үүр цайж байна гэд нэг сайхан кино концерт хийсэн. Ер нь бол энэ 20 жилийн хугацаанд би 15 кино концерт хийсэн байдیں۔ Тийм 3 цомог нэг кассеттэй гаргасан байдیں۔ Гоёмаа. Тэгээд хүн чинь нөгөө гэр сайхан дуунуудыг сонсоод тийм ээ. Тэгээд ингээ хэлээрээ явахаар чинь яг харахгүй нөгөө их оронч үзэл юу байдгийг те тэр бүхэн хөглөгдчихийдэг. Тийм учраас сайн уран бүтээл бол хүний сэтгэл зүрхэнд үрдүүлдчихийдэг. Тэр утгаараа энэ сайхан хэлчихэд өөрөө ч бахархаж хүлээж идэг байх гэж бодож байна. Тэгээд хэлчин хүн гээд бас сайхан аялгауг дууг өөрөө дуулсан үнийхээ хувьд сая жисэн бид нар ингээд гайхалтайгаар төгөлдөр уурыг гişгтэй хамт дууллаа. Тэгээд яг энийг бас оргиор сонсомоор нэг бадагч болох нэ.
За 2006 онд тэр их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ойд цэргийн дуу зохиогчдын улсын уралдаанд зарласан. Тэрэн дээр дарга надад энэ дууг зохиож өгөөд тэгээ бид хоёр 2 дугаар байр эдэлсэн байдаг. Тийм. Тэгээд ер нь үе үеийн эхэлчдийн сайхан бахархал болсон ийм сайхан дуу л да. Тэгээ би өөрөө ч бас их дуртай ер нь уран бүтээлч хүн бол бүхэл одоо дундаа сэтгэл зүрхээ зориулж тий гаргадаг үлгийдэж гаргадаг учраас бүх дундаа одоо хайртай байдаг тий. Одоо уран бүтээл гэдэг бол одоо миний амьдралын түүх тий. Миний одоо бусдад өгч байгаа хайр. Тэгээд одоо эх орон гэж үзлийн тухай тий. Өхний үн цэнийн тухай тий. Хайр гэж юу юм бэ тий. Нийгэмд өгөх энэ санаануудын одоо хамгийн одоо чухал илэрхийлэл нь бол миний уран бүтээлтэй. Тий. Тэгээд ер нь л их уран бүтээлийнхаа сэдвийг хилчдээс авсан байдیں۔ Тэгэл хилчдтэй аль болох ингээл сайхан одоо уран бүтээлээр сонрын мелай тий. Ер нь сэтгэл зүрхнийх нь одоо энхийн мананд тий. Дархан гэлийнхээ энхийн мананд одоо зогсгоёг л хичээдэг. Тэгээ хамгийн гоё хүн чанартай, хамгийн хайртай хүмүүс хилчид тэгж боддог. Яг гэнэ тий. Үнэхээр гоё штэ. Тэгээд ингээл хамаг байдаг юм ингээл гаргаал ингээл хамаг сэтгэл зүрхээ зориулаад утчаас тий. Нүдэнд нь ингээл хайр гэрэлтэй тий. Яг чин сэтгэлээсээ. Яг гэнэ. Чин сэтгэлийг хардаг уулзах өөр тий. Яаж бид нарыг гаднаас нь чарж байгаа тий. Хийж байгаа ажлаар нь үнэлж байгаа янз бүр л байх. Астав дээр биш тийм биш. Яг л яг үнэ чин үнэн сэтгэлийн тэр баяр баясгалыг хилчдийнхаа нүднээс зүрх сэтгэлээс нь бид нар олж авдаг. Гайхалтай тий. Унаган зүсээ хилдэр гундагаад удаман утгаа эзэн шиг хамаагалсан одооны хайр цэргүүдийг хараад орчлонго багтаж хүүшгээ хайрласан сэтгэлийн цинхралчура симэлэгүй итгэлийн тэнгэр тэр минь хилчин ахуу гэл хин сэтгэл хүртэл урсаал явдаг шээ. Гоё дотортой доолох юм тий. Ятэ одоо миний аав ээж одоо өвдөөс минь одоо уул ус нутаг усны минь хилчдийн минь өгсөн л одоо буян миний энэ сэтгэл зүрхэнд шингэж л тэгэл сайхан аялгау гарч байгаа хаа л гэж би боддог шүү дээ тий. Баярлалаа. Цэргийн дуучин чуулга 80 жилийн босгон дээр энэ олон мянган хилчдтэй өөрөө чинь мэдих 408 зохиос яг одоо тарган хил дээрээ загч байгаа хилчдтэй зориулаад сэтгэлийн үгээ имжлэгээ төвшүүлэх үү. За их орон ард түмнийхаа тий дархан хилийн энхийн мананд зогсож байгаа Монгол их орныхоо өнцөг бодомборнд зогсож байгаа хилчид дайч та бүхэндээ одоо чин сэтгэлийн одоо өргөл өргөе та бүхэн минь одоо эрүүлийн хаз жаргалтай хамгийн сайн сайхан баяр хөслийг мэдэрч сайхан амьдарч ажиллаж одоо журам дүүргээ одоо сайн биелүүлээсэй л гэж хүсэж байна. Баярлалаа. Хилийн тэнгэр цэлмэг байгээ. За баярлалаа. Orçalında baktıç kuşuna hayrılısı Sepelini için hıralçura simile gül İtini tingiri terimin hiç şunu
чимээ сонороо шингээгээд номын талдаа дуушиг хангасан үрийн шаргаал нарыг тосоод үргэлээ шугууд ачиг хармасан сэтгэлээ цэнхрачура симилэгүй итгэлээ тэнгэр тэрмин хилчин ахуу сэтгэлээ цэнхрачура симилэгүй итгэлээ тэнгэр тэрмин хилчин манай чуулга маань одоо түүхэн 80 жилийн хугацаанд бас их Адраманта замыг туулсан чуулга да. Одоо Монголын хэдийн уртлаараа 4000 гаруй километр газар ингээ нийтдээ 8000 км газар манай чуулга хэлчтэй одоо соёл урлаг их одоо хөргөж үйдэг юм. Чуулга тэнд байгаа хэлэлд байгаа аймаг мөн сум одоо хөлийн манай хөлийн застай отродод өөрхөн байгаа айл өрх тэгвэр авахгүй одоо зөвхөн төв дээр отродын төв застаавын төвд тоглох биш. Мөн тэр застаавын хөлийн пост гэсэн тусгай одоо 2-3 хүнтэй одоо тэр сууж тэн дээр очиж мөн одоо тэр хүн олон байна. Хүний ганц хоёр гэж байхгүй тоглодог юм айлд улстай манай чуулга ингэж явсан. За 1940 оноос асатана тухайн өрлөг жанжин одоо ерөнхий сайд маршал Жаваа Сунган гарын өсгөх хэдийн зэргийн чуулгыг одоо ансамблыг байгуул гэж өгсөн. Энэ тоогоор одоо 80 нас хүрчихэд явж байна. Тэгээд тухайн үед манай аврам бүтээлчид бас одоо амичрун байгаа надаа 85 та гэдэг жамцгаа төгсөн байна. За авралын ард гавьяач үсгсэн пүрвсрунгаа дангааж байгаа. Ингээд олон одоо эмэгтэй өгчүүл. Эрэгтэй одоо ганц үлдчихсэн байх шиг байна өөр юм ингээд. Эд тухайн үед бас их үр гүйцэтгэж одоо хэлжтэй тэр үед одоотой адилхан биш. Мор тимээгээр зарим үед явган хөгжим хавц сонроо үүрчихсэн ингэж явж байсан гэж хуучилдаг. За сүүлийн үед 1971 онд энэ зэргийн групп гэдэг нэртэйгээр 20 түнтэй групп байгуулагдаад үр гүйцэтгэж яваад ингээд 1970 оны дундуур бас мэдээ хүч авч 79 онд одоо жинхэнэ хэлийн зэргийн дуужийн чуулга ансамбл маань чуулга болж тэр зас манай яамга мантал маань одоо дэмжиж өргөжүүл том болсон их уран бүтээлчд мэрэгжлийн улсууд болсон. Одоо хойно одоо зөвлөлт холбоотой улсууд болон тухайн өөрийнхөө одоо дандаа хөгжим бүжгийн сургуулийн юм багшийн сургуульд хөгжмөн төгссөн мэрэгжлийн уран бүтээлчдэд дүүрсэн юм байсан. Ингээ уран бүтээлчд өргөжлөө энийг дагаад чуулгын одоо хангалт санхүү хангалтын ажил бий болж энэ албанд анх удаа одоо хангалтын дараагийн чуулгад одоо болсон хүндээ би мөн одоо манай ерөнхий нэгтлэн найдын сүрмэтээр одоо чуулгын ард талд одоо уран бүтээлчдийн бүх хангалтыг одоо хариуцж ингэж биеэн даасан хэлийн зэргийн хэлийн ба дотоодын зэргийн 0224 дугаар тусгай салбар гэж бүр тамга тэмдэгтэй урд нь айгийн хавсарганд явж байсан бол ийм салбар болж хөгжсөн юм да. Ингэж явсан ингээд тий. Наач яагаад вэ? Ингээд тухайн үеийнхэн байж байгаа. За. Тухайн үеийнхэн одоо хангалт үйлчилгээ хэлийн зэргийнхэн хамаанд ард талаас
санхүүгээс одоо хангаж байсан тухайн үеийн үйл ажиллагаа манай чуулга одоо ямар одоо төсөв санхүүтэй ямар юутай байдгийг манай ерөнхий нэгтлэн бас хөөцөлж ярих ба. Ингээд одоо чуулгынхаа юунд одоо миний уран бүтээлчдийн одоо авьяас хүч чадал хилчидэл одоо жилд 3-4 барьгээд болоод 2-3 удаа хилдэ хүрдэг байлаа шүү дээ. Одоо явдаг байлаа. Одоо тэнд бол одоо тухайн үед одоотой автобус байхгүй 66 машиндаар бүх ихтэй 66 дотор ингээл одоо бүх юм одоо тэр барьгаад явуулахын тулд тэр хангалт үйлчлэгийг одоо бид хоёр хангаж өгч нэг нь цалин мөнгөний бодод нэг нь одоо бусад одоо замд одоо хэрэглэх бүх юмд одоо тэр хөгжим зэвсэг юмын одоо янз бүрийн гэмтэл авахгүй тулд одоо хайцаг сав авдар хийх ийм үйлчлэг хийж байлаа да. За би 1982 онд Хэлийн цэргийн дуучин чуулган одоо санхүүгийн дээр цогтнаран гэж хошуучаас би ажил авч ирсэн 82 онд. Энэ чуулгалууд тэгэхэд энэ хуучин пианарын ордонд байсан. За манайх л тэр үйлөө чуулга гэж улсууд яриад байгаа. Тэр үед л Хэлийн цэргийн бүхэл соёлын үйлүүд төвлөрч байсан. Тэнд яагаад гэвэл спорт заалтай, спортын төв байсан, кино бондтай байсан, зургийн төвтэй байсан, кино бондын бүх хотуудад тараагддаг. Одоо тэнд үйлчлэгээ явуулдаг. Тэгээ тэнд л манай нийт одоо ер нь тэр үед л одоо нийт тэр чуулга соёлын төвийн оронтой бол хамгийн олон бол 240 хүн үржсэн. За уран бүтээлчдэл нь 130-аас 140 байсан. Бусд нь бол дандаа чуулган ажиллаж албаа хаагчтай байсан. За тэр үеийн одоо ханш одоо төсвөө нь бол одоо 3 саяас 4 саяд багтаж ирсэн маа тэр. Төсвийг чуулган төсвийг л ер нь энэ Хэлийн цэрэг өгдөггүй байсан. Тэр үед биш үү? Хэлийн цэргээс бол онцлог 2-3 газар байсан. Хэлийн цэргийн эмнэлэг ансамбл бол шууд сангийн яамнаас төсвөө авдаг гэсэн. Сангийн яам төсвийг бол өгдөг. Бид сангийн яам төсвөө хамгаалж төсвөө батлуулдаг байсан. Тэгэл бол нийтдээ бол яг энэ төсөвтлөл одоо нийт одоо улсуудын биш үү? Ажилчдын цалин. Хоёрд нь бол уран бүтээлчдийн одоо хувцас хэрэглэл одоо тоног төхөөрөмж одоо материалын зардал бүх юм бол тэр бол засуулагддаг байсан. Тэгээд гаднаас бол одоо жишээл жилд 2 уран бүтээл хийдэг учраас гаднаас бол одоо зохиолчдын шүлэг найруулал, янз бүрийн дуу хөгжмийн найруулга, одоо эскэж зураг энэ л бол маш их уран бүтээлийн зардлууд төлөгддөг байсан л да. Тэгэл нийтдээ бол яг ер нь 4 сая төгрөгөндөө бол багтаал эдгсэн. Сайхан 2 уран бүтээлийн чөлөөтэй л хийдэг. Тийм сайхан зардалтай сайхан хөрөнгө өгдөг байсан. Сангийн юм бол Хилчтэй төр улсаас их анхаардаг байж. Анхаардаг байсан. Маш сайхан чуулга байж байгаа. Тэгэл тэр Манай Хэлийн цэргийн дуужгийн чуулга бол одоо 75 ахмадуудтай ажиллаж байгаа. Манай ахмадууд бол үе үедээ одоо өдөр дуурайл болж залуучуудаа манлайлж ажиллаж ирсэн. 1940 онд анхны ансамбл байгуулагдахад ажиллаж байсан дуучид маань тухайн үеийн хилчин дайчидаа одоо хурц урлаг соёлоор үйлчлэхийн тулд морь тэмээгээр явган их явж одоо хилчидээ очиж үйлчлдэг байсан. Өнөөдөр тэднээс мань одоо амьд сэрүүн байгаа дуучин Дангаажив, Гэлэгжамцгай, Наран цэцэг Монгол Улсын гавьяачин Пүрүсрэнгаа гэх ингээ сайхан хүмүүс бол одоо байдаг. Тэрнээс хойш бид нэр одоо тэднийхээ залгамж хадааг авч 1970 онд Хэлийн цэргийн ансамблыг дахин байгуулахад 13 хүний бүрэлдэхүүнтэй анх орж ажилласан. Өнөөдөр тэд маань одоо бүгд ахмад болчоод ингээд явж байгаа. Тухайн үедээ бол бид нэр мөн одоо хилдээ очиж үйлчлэхдээ одоо цуваа 6-аар анхны баригад манд гарч ирсэн. Хилийнхаа нэг одоо цэрэгт нэг Хэлийн манаанд нэг малын цэрэгч гэсэн одоо үйлчлдэг. Тэр үед одоо хүйтэн дайны үе байсан. Тухайн үеийн хичин дайчтай бид нар бол
оюун санааны одоо их том хүмүүжил олгодог байсан гэж бодож явдаг. Тэднэр маань биднэрээр одоо үлгэр дуурайл хийж биднэр шиг дуучин болох юмсан, биднэр шиг сэргийн хүн болох юмсан гэж одоо мөрөөдөж тийм мөрөөдөлтөд хүрсэн хүмүүс бас амьдрал зөндөө байдаг. Өнөөдөр манай ахмадууд бол 75 хүний бүрэлдэхүүнтэй байгаа, 3 гавьяат байгаа, 60 орчим Монгол Улсын соёлын тэргүүний ажилтнууд манай Ахмадын холбоонд байдаг. Ахмадын холбооныхан маань өнөөдөр ахмадууд маань одоо ч гэсэн одоо үлгэр дуурайл болж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан госол дуучин Жавсмаа тэргүүтэй хилчний уянга сайхан хамтлаг байгуулад хилчин дайчдаа хилийн хил орчмынхаа ард түмэнд одоо урлаг соёлоороо одоо ч гэсэн үйлчилж байгаа. Хилчний уянга хамтлаг байгуулахаас урд манай Хилийн цэргийн ансамблын Ахмад уран бүтээлч 9 эмэгтэй тайлан тоглолтоо хийж мөн 13 онд Солонгосын 13 хотоор явж ирээд бүгдээрээ ярилцж байж Хилчний уянга гэж төрийн бус байгууллага юм хамтлаг байгуулад одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. Манай хамтлагт Монгол Улсын аюулч жүжигчин 3, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан 12, ингээд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Энэ хамтлаг маань байгууллагын 5 жилийнхаа хугацаанд Монголынхаа хэлээр хилчтэй, хилчин ахмадуудтай, Монголынхаа бүх ахмадуудад одоо 21 аймгаар явсан 5 жил болох хугацаанд бүх хилчтэйгээ уулзсан, бүх хилчтэй өвлжилсэн. Одоо ингээд уран бүтээлээ 5 дахь жилдээ явж байна. Нөгөө мэрэгэн уулын тулгуурлалтад та орсон шүү дээ. Тий. 48 оны 6 сарын 3-нд. Тий. За тэрнтэй нөгөө бүлгийн дарагч нь хэн байсан, ямар улсууд явууд Овчингой энэ төр сууг явсан байх. Энэ талаараа та нэг яриач. Тэгээд унаагаар цаашаа мэрэгэн уул руу яаж яв? Ямар унаагаар яв? За тэр өгдөө төргөн авлаа тийм ээ. Тэгшроо цувроо тэр өдөн дээр очтоо. За ингээд тэр орчин одоо ингээд хийлцсэн дайсан гэдэг орчоод одоо манай бодон сумын ард түмний дээрэмдэд манай хэлчтэй одоо байлдаад мэрэгэн уудад гарсан байгаа. Тэнд одоо хэлчтэй байлдаж байгаа. Бид тэдэнд туснаа одоо явна гэд. Тэгээд нөгөө бидний анхлан Улаанбаатараас
унжсан жист машин За. тий Тэргээрээ. тэргүүрэн яваад тэр мэрийн уулд очсон. Тэгээд энэ дээр очихлаа хээрийн шата байсан. Хээрийн шатавын дараа хурандаа явна гэж хүн байлаа. За. За тэр шатаваас өвдөсийг зохион байгуулалтыг хийж гисэн. За. Одоо бөөндөр ингээ явж байлтахгүй. Тэгж болохгүй. Ингээд 4-5 хүнээр бүрдсэн гисгүүд болоод гисэг үрд нь ахадагчтай ингээ явж байгаа. За. Тэг манай тэр баригадыг сүлтөг гэж манай ансамбль уралсан өдөр яаш хүн байсан. За, сүлтэн үтэй. Сүлтэн. Тэр нэг өрөвд би орсон. За. Би давчин шөнчүүдийг гоордрон тэгээд хилийн зэрэгс нэг казак зэрэг тэгээд нэг 5-6 хүний бүрэлдэхүүн таваа гисэг болоод тэгээд тэр бүгд дотор заавал нэг казак хэл мэддэг зэрэг ордог. Ийм байсан шүү. За. Яагаад өгөхөд чинь нөгөө тэр санаас дайсан казагууд дээрмшин казагууд осмоны одоо гамдны зэргүүд дээр байгаа шүү дээ. Тэгээд хоогдоод би тэр отрын дарга удас тэр ордогч тасахшгүй юм болсон. За, далчуу. Тэрийг өрөвд би ороод давчи бэтэр тэнд ороод ингээ байлцсан юм аа. За. Хэр зэрэг буудалцсан? 120 сумтай 2 эргээд миллион одон буудсан доо. Миллион олон гэдэг нь хэд вэ? 20, 30, 40, 50. Сүйд нь байлдан тусаа тэгээд ирээд биднээс сум зүсэг бүгдийг авсан. Тэгээд 120 сумаас 30 сум үдсэн байсан шүү. За. Босны буудсан байсан. Юу буудаг? Тэгээ хүн харагддаг юу? Тэр мэрэгэн уудна чи тэрээд айгаагүй юу та ерөөсөө? Тэр дансныга гүүгээд яваад байгаа шүү. За, гүүгээд энэ. Тэдүсээгэр буудаад байна шүү дээ. Буудаад. Зэрэг буудна. Унгаас та ганц нэгийг унгаав уу? Онжээс гүүж гэтээ тэр миний хэдэн өнийг алсан байсан шүү. Яа. Гэтээ миний сав юу хүнээс юу. Тэгээд нэг усууд нь цаашаа зүхтаацсан уу? Зүхтаа мэрэгэн удаад гараад явцсан. Нөгөө Лавгдэрж Баатартай хаан таарсан та. Лавгдэрж урд шөнө байлдсан. Байлдсан. За. Урд шөнө байлдаад бидэн дээр байлдаад тэгээд тэр чинь та нарыг очиход тэр дайсангуудаа байдж байгаа тэгээд насурч шийдвэргөө шаардсан. Тэгээ шархан юу утаатай хөлөө оролтоор ширээго шархан буусан тийм байсан шүү. Тэгээ өнгөрцөн байсан уу? Тэгээд өнгөрсөн байгаа. За та нар татаж авчирсан гэлээ уулнаас. Тэгээд өдөржингөө байлдаад бидний чинь. Тэгэд орой харахгүй тэгээд тусгай хээрийн шатавын даргын шийдвэрээр бүгдэн тасчруулаад тэгээд отерын одоо шаардлагатай офицерууд цэргүүдийг ансамблыг нэг машин суулгаад боссон тэгээд үлдээд дайсантайгаа байлдаад хоссон. Лавгдэрж Баатрын шарилыг манай ансамблын авчирсан татаж авчирсан гэж яриад. Үнэн. Тэр та байсан уу? Байлгүй яа. Тэр насосоо 4-5 хүн адагцсан байгаа. Тэн дотор Лавгдэрж шата офицер үшигтэй. Тэр адагцсан дотор ороод явж байгаа шүү дээ. Тэгээ биднээс өөрөөр тэр насосоо бүгд машинадаа гаргаад хойно ачаад биднээс өөрөө урд нь суугаад оцлогсон 2 хүн байсан. Дайсны амдяра. Тэр хоёрыг бас бид дундаа нүдийн бос гарын нүүдсэн. Ингээд отерын төвдөрөөд тийм.
За нас авсан бадгсан хүмүүсүүд юу хотер дээр тусаа гитсэхэнд хүлээж өгөөд нөгөө барьс оцлогсон хоёр хүн бас тэдэнд хүлээж өгөөд Оршуулганд нь оролцсон уу та? орсоо. За. За оршуулганд манай ансамблийн нөгөө бригадын хөгжүүлэгчд гашуудны хөгжим тоглосон. Оо за. Төрвач мижит гэж хүн явж байсан. За. Манай. За. За Таамбург юм таштава гэж хүн байсан. Тэр чи манай гэрүүдийн хүн байгаа юм. Оо за. Тий. За тэгээд юу бас нэг Таамбур орн сайн jutog гэж хүн байсан. Тэгээд Таамбур бас гэдэг байсан. Тий. Тэр үнийг батсан гэд барьдаг байсан. Тэгээ ямар хөгжим тоглох уу? Гашуудлын хөгжим юу тоглох уу? Одоо гашуудад нөө төрва. Зохиол нь ямар зохиол? Одоо энэ гашуудны хөгжим байдаг шүү дээ. Тэрийг тоглодгийг. Оо за. Тэрийг тоглосон. Тий. За кадрит төрва хоёр госдод тэгээд тармон байсан шиг санагдаад байги. Тий. Ингээд 5 хүн адагсан хүнээ тэгээд тэр гохлолгон энэ зөө хөдөлтөд байдаг нэг толгой тэрний өвөр дээр бүгдийг оршуулад нэг туг муугаараа ингээд ороод байсан гэж юм яриад идэг. Тэр юм байна уу? Тэр юу байгаа? Бидний нөгөө тэгэж урлагийн бариад заавал нэг улаан тогтой явдаг байсан. Тэгээ манай чуудгын бригадын таваа улаан тогтой явж байсан. За ингээд нэг улаан тэргээд их улаан дав хардав хоёрыг болдг юм байна. За. Тэгсэн чинь тэрний төвд хардав байдаг улаан дав байдаг. Тэгээд манай тэр тавгийг гэж хагас нь аваад тэгээд гашуудлан тэр оршуулганд хэрэгсэн байгаамаа. Сонсож амжаагүй хичнээн баатар үрэгтэй бол сонсож амжаагүй хичнээн баатар үрэгтэй бол ямар хэцүү заяаг тулсаар Монгол минь бүтэн үлдээ бол яруу амтраа сонсож амжаагүй хичнээн баатар үрэгтэй бол